сайн байна уу? Одоо мэдөө борш байна, бууз байна. Энд чи үзэр юм доо. За чи хэлэр юм доо. Тэгээ гулаш, блинчиг дэвтэл байна. Цөөн байгаа мэдөө. Одоо бараг 20 жил болж байгаа. Энэ хоолны газар их хичээсэн аваад тэгэл ихсэн дээ. Биднээс нэг бичиж авахгүй өөрөөсөө тэр толгоонд шийдэл тэгэл шууд хараад өгчтэй. Тэгэл нэг шууд нэг 100 гаруй хоолыг шууд өөрөө шийдэл. Өөр яг өөрийн тийм рефлекс болсон гэх юм уу? 7 ширэн дээр дөрөв нэг хүн тэгэл олон хоол аавна бас авч байгаа бол 20 30 хоол аавна. Бүгдийн тэгэл хэлсэн нэг хэлээл тэгэл цомын. Тооцоон дээр алдах ч юм уу, хоолн дээр алдах тохиолдол байна үстэй. Ганц хоёр байна уу гэхээс нэг байхгүй те. Жохон газар хурдгаш өгөхгүй бол хүнийг бичиж авах юм бол тэр хоол гарахгүй. Яг тэгвэл одоо энэ жохон 7 хон ширээтэй ийм жохон газар нэг өрөө байранд чинь 100 гаруй хоолыг чинь гаргах гэж 10-20 минут болно. Тэрт ойролцоогоор хэрэг хүн үйлчлүүлэх вэ? Оо, манайх нэг тийм их бишээ, нэг 100 гаруй хүн байдаг. Тэ. Манай 20 м квадрат шүү дээ. Бид нас сургууль ажиллана. Тэгэл одоо тэтгэвэр юм чи имхүүл юм хийм биш үү? За бид нас чи орж ирж байгаа хүмүүстээ сайн байна уу, баярлалаа гэж хэлдэг. Яг одоо манай хоолыг үнэлээд орж ирж байгаа бол баярлалаа л да. Тэр чи баярлж байгаа юм чи надад мөнгө оруулж байгаа юм чи. Гэхдээ бид нас тийм их мөнгө олохгүй л дээ. Нэг 10 мөнгө л олдсон шүү дээ. Цааны газар чи. Бизнес дээр муухай загнаад аваад болохгүй шүү дээ. Тэгээ муухай ашиглаж болохгүй. Энүүгээрээ л байвал болоо. Томруулна гэвэл тэгэл хоолны амт чанар бүгдээрээ өөрчлөгдөн гэсэн үг. Одоо бид нас ч өгширж байна. Гар гарчлаа тэтгэврийн усууд ч болохгүй. Манайд бол гайгүй өөрсдөө л хичээгээл хийх юм бол тэгэл бизнес гайгүй шүү дээ манай ус. Би бол тэгж л боддог. Баярлаа баяртай.